сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сууг үзэх сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Сүүлчийн өдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, за мөн од мөндөр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээ авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 5 тэрбум хүртэлх бараа татан авалт барьцаагүй зээлийг санал болгож байгаа Ариг банк, за мөн өв соёл уламжлалаад эдлэгч оюутлогоо компани дэмжиж ажиллаж байна. За студид Занданхүү Цэнгэл байрнаар бэлэн боллоо. Өнөөдрийн сүүлчийн өдрөөр Тупакийн сүүлийн өдрүүдийг хамтдаа ярина. За өдрөмд. Өдрийн мэнд. За рок н роллын хаан Элвис Пресли, попын хаан Майкл Жексон. Эднээс бүр огтоос ялгах тиймгүй амьд ахуйда рэпийн хаан гэгцлээ алдарсан бол Тупак шиггүрээ. Тэр хотцсон Америкийн тэр уур бухимдлаар дүүрэн тэр дуу хоолой нь Тупак шиггүрээс. Харуудын дүүрэгтэй хар арьст Иесуснээс. Харин албаны хүмүүсийн нүдэнд болохоор тэр бол аюул занал. Хипхоп ертөнцийн дайснуудын хувьд бол тэр мөн аюул занал нь болоод удсан. Тупак өөрийгөө бусдын гарт алагдах байх даа гэж байнга ярьдаг байсан. Энэ зүм бэлэг нь харин 1996 оны 9-р сарын 7-ны өдөр үнэхээр биелэл болсон. Америк нэгдсэн улсын Калифорни мужийн Лос Анжелес хот 1996 оны 9-р сарын 6 оройн 11 цаг 30 минут дэлхийн хамгийн алдартай рэпер яг 24 цагийн дараа халдлагад өртгөө. Үүнийг бүр төсөөлж чадахгүй байгаа Тупак Лос Анжелесийн төвд байдаг Леси нэртэй студиэс шүн дундаас арай өмнөхөн гарч явжээ. Тэр шинэхэн клипнийхэн зураг авалтыг дөнгөж дуусгасан байгаа нэ. 6 жилийн дотор бүр топ 10-т бичигдсэн 6 сингл гаргаад байсан Тупак бусад хипхопчдын бүр ердөө атаархчилж чадах тэр олд амжилтаар ёстой бэлхэж исэн үе. Тупак тэр шөнө Лос Анжелесийн захад байх Calabasas гэдэг дүүрэгдэх эдлэн газарт очиод хэдхэн цагийн нойр авчаа. Харин өглөө эрт үеэл Жамал Алисен түүнийг сэрээгээд Лас Вегас руу явах ажилдаа шүү дээ гэж сануулжаа. Түүнтэй цуг амьдралынх нь сүүлийн 4 сар хамт амьдарсан найз охин энэ ч нэг алдарт продюсер Quincy Jones-ийн охин Kidada Johnson мөн цуг явах байсан. Лас Вегас руу. За ингээ хэдхэн цагийн дараа тэд замдаа гарцгааж. Харин Тупак болохоор Вегас явах нэг л дург байсан. Тэр замын туршил би Вегас биш энэ Атланта явах хэрэгтэй байсан юм а. Би энэ яах гэж явна гэж зөвшөөрөвдөө гэх зэрэг дурамчин байгаагаа илэрхийлээдсэн. Гэсэн ч удалгүй менежерийнхээ үгэнд ороод элдв гомдлыг хэлэхэ болсон баг. Амьдралынхаа энэгүй хамгийн сүүлчийн аялыг хийхээс 5 жилийн өмнө буюу 1991 онд Tupac Calypso Now гэдэг нэртэй анхны цомгоо гаргаад хипхоп ертөнцид цахиур хагалжсэн. Түүний дуунууд нь ядуу дорой, өөрсдийн гэсэн дуу хоолойгүй, орхигдож мартагдсан, нийгэмд хүргэх улс төрийн үзэл санаагаа олоогүй сая хүнийг сэрээсэн. Харин 1994 онд хамтын бүтээл гаргасан Thug Life гэдэг цомогтой Тупак өөрийнхөө философиг зарлан тунхагласан. Түүнийхэр зарим хүний хогийн, новшийн амьдрал гэж тооцдог амьдрал угтаа бол зарим нэг хүн зориулсан зүйл огт биш. Альва нийгэмд хэсэг бүлэг хүн үнэхээр тэгж ёроолдоо тултлаа бүр унсан байвал хогийн амьдрал гэж нь зөвхөн тэр хэсэг бүлэг хүний хэрэг биш. Энэ бол харин ч бүр тухайн нийгмийн ерөөс бүх нийтийн энэ хэрэг юм. Гэхдээ Тупак ямар ч хогийн новшийн амьдрал сонголт гэж байдгийг байнга сануулдаг байсан. Хичнээн гүн ёроолд унсан байлж гисэн үнэхээр сонголт хийх зориг зүрхтэй байх юм бол хэн хүссэн энэ новшийн амьдралаас өндийж босч чаднаа. Тупакийг энэ санаагаа бие дээр бүр шивээс болгон дархалсан байдаг. Ерөөсө түүний бүх шивээс цаана маш нарийн утга учиртай байсан байна. Одоо өрцөн дээрх нэг шивээс нь ихэд хар арьснуудын ив нэгдлийг бэлэгдсэн өнгөт арьс 50 эр AK-47 гэсэн шивээс идэг. Тупак үнэхээр л санаа сэтгэл нийлсэн өнгөт арьс 50 залуу бярх хүчээ хэрэг нэгтгэлээ гэхэд юу ч хийж бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй байсан. За иймэрхүү үзэл санаа өөртөө үнж байдал нь шүтэн бишрэгчдийг нь байлдан дагуулж ирсэн. Тупакийн дуу хөгжим, хэлэх гэсэн үг нь харуудын дүүрэг, хороолуудаас бүр ингээд цаашаа хайлсан. Нөгөө нийгмийн дунд давхрыг бүрдүүлдэг хотын захын цагаан арьс дайлуудын нөгөө өсвөр насныхын хүртэл нөлөөлж гисэн. Ямар нэг байдлаар өөртөө хинч тоогдлгүй хаягдсан гэж бодож байсан нөгөө цагаан арьс хүүхдүүд чинь Тупакийн нөгөө талаас нь тэр авч ирэх аюул осолтой мэс харагдах хэм маяг үг хэллэгт үнэн голоос хөөрч тоглож эхэлсэн.
яваандаа эн чинь бүр хар, цагаан, хөгшин, залуу, ирийн, баян ядуу гэд янз бүрийн хүмүүс түүний фэнүүд нь багтуулсан. Харин Тупакийн нэр нөлөө ингэж бүр асар хурцтай өсгөн хэрээр дайснуудын тоож гисэн огцом нэмгэж гэлсэн ба. Зарим дайсагнал нь жинхэнэ уран бүтээлч, хипхоп өрсөлдөөн байсан бол зарим нь цэвэр хатаархлын шинжтэй болсон. Харин хипхоп ертөнцийн хүчирхийлэл, өрсөлдөөн, төд удалгүй Вегасын гудамжинд ил гараад хин нэг нь энэ хаан эзнийг синтигээс нь түлхэн унахаар зориглох болох юм. 1996 оны 9-р сарын 7 тэр нэг хаан эзний синтигээс нь түлхэн унахаар нэг хүн ирсэн яг тэр өдөр. Өдрийн 3 цаг. Тупак Невада мужийн Лас Вегаст хөл тавьж боксинг тэмцээн үзэж нэгэн клуб дуулах тийм ажилд очиж байгаа юм л д. Гэхдээ тэр ахиа тайзан дээр гарах хувьгүй байсан. Ердөө 9 хүрэхгүй цагийн дараа тэр алуушны гарт ахин сэхгүйгээр буудуулах юм. Тупак найз охин үеэл охин дүү хоёроо зорт бодлын өрөөнд нь үлдээгээд боксинг тэмцээнээс өмнө цаг нөхцөөр казино орж байгаа юм л д. Дэрэгд нь итгэлтэй бие хамгаалагч Фрэнк Александр нь хамт байгаа. Тэгсэн удалгүй Тупакийн ард хаяа тоглодог байсан Outlaw Immortals гэдэг хамтлагийн залуус нь түүнтэй энэ казинод нэгдэжээ. Тэгсэн чинь казинод юу болох мэдээж фэнүүд нь ялангуяа охид эмэгтэйчүүдтэй Тупакийг тэр дор нь бүчиж авч. 1971 оны 6 дугаар сарын 16-нд Нью-Йоркийн Манхэттен дүүргийн зүүн хайрланд мэндэлсэн хүүг 25 жилийн дараа Вегаст ийхүү суперод болцоход явна гэж хэн төсөөлөг. Тупакийн жинхэнэ нэр нь бол Лизейн Пэриш Крукс. Харин улс төрийн идэвхтэн хар пантер бүлэгмийн гишүүн бүр тэмцэгч ээж нь Афени Шакур гэдэг. Ээж нь хүүг ой гарантай байхад нэрийг нь Тупак Амару Шакур болгож өөрчилсөн ба. Тупак Амару гэдэг нь болохоор эн чинь түүхэн бодитгүй. Инкийн эзэнт гүрний сүүлчийн эзэн хааны үр удам энэ нөгөө Испани дарлын эсрэг цогтой тэмцэгч байгаад 1781 онд Перу улсад өнөөгийн Испанчуудын гарт саазлагдсан түүхэн бодитгүй. Хаа хамаагүй энэ эзэн хааныг хаа хамаагүй өөр тийм Испани дарангуулагчд очиод цаазлсан их гонигтай төхөө байдаг байхгүй. Харин Шакур гэдэг нь болохоор Тупакийн ээжийнх нь нөгөө анхны нөхрийнх нь овог. Тэгэхээр Тупакийн төрсөн эцэг нь болохоор Билли Гарланд гэдэг хүн уулна. Мөн л хар пантер гэдэг бүлгийн гишүүн байсан ч гэсэн хүүтэйгээ 5 нас хүртэл нь л холбоотой байсан ба. Тупакгүй ингээд эцэггүүн дээр ядуу зүдүү нэгэн үе бүр ор хоронгүй боллоо дутуу гоц өссөн ба. Гэхдээ ээж Афени Шакур амьдрал бууж өгдөггүй юм байсан. Хүүгийнхэн төлөө 1975-нд мөн төрсөн охиныхон төлөө зүтгэсээр хагаад 1986-нд нөгөө охин 75-нд төрсөн. Тэгэхээр ингэж зүтгэсээр хагаад 1986-нд Мэрилендийн Балтимор хот руу нүүсэн ба. Тупак ээж амьдралаа шинээр эхлээ зогсохгүй. Хүүгээ Балтиморын урлагийн сургууль нэртэй маш сайн сургуультай ахлах сургуульд яаж игээд оруулж дөнгөсөн. Энэ нөгөө хүүгийн уран бүтээл сэтгэлгээ хөгжим киноны сонирхлыг хөгжүүлэх тун эерэг нөлөө үзүүлсэн баян сургууль. Гэвч нөгөө өөрийнх нь тэр докторгүй хувийн амьдрал хүүгийнх нь нөгөө ааш цанг нэвдэж эхэлсэн болохоор ээж нь хүүгээ хамгаалахын тулд Тупакийг Калифорни Марин нэртэй жижигхэн хот руу найзындаа амьдруулахаар 1988 онд явуулд. Ээж нь өөрөө болохгүй байгааг мэдээд шүү дээ. Ингээ 16 настай хүүд энэ шинэ амьдрал нь хэдий сонирхолтой боловч нэг талаар маш том сорилт болсон. Яг тэр энэ жижигхэн Марин хот болохоор зодон цохих гардаг. Гудамжны танхаачуд ихтэй гэдгээр бүр заартай хот. Мөн харт тамхи, мансуурал бодисын хэрэглээ хүүхэд залуусын дунд бүр газар аваад байсан. Тупак ээжигээ нэг хэсэг харт тамхинд донтохыг харсан болохоор иймэрхүү зүйлсээс хол байх гэж маш их хичээсэн ч гэсэн нэг л мэтгэд л гудамжны амьдрал татагдцсан 7 хоног гэртээ бүр мансуурал бодис дамлан 8 айлч хүртэл үзсэн байгаа шүү дээ. Гэхдээ Тупак ч өөрийг сайхан сэтгэлтэй. Тийм болохоор түүний сайхан сэтгэл нь мөн хипхоп хөгжмөнд түүнийг аварсан. Найзуудынх нь хожимд урснаар энэ 7 хоног нэг харт тамхи борлуулах гэж үзсэн гэж байна шүү дээ. Тэгсэн чинь харт тамхи авахаар хурмын бүгжээ бариад ирсэн нэг залуутай таарснаас хойш Тупак гэхэд хизээ чи ийм зүйлдээ би оролцолдохгүй. Би рэперээ амжилт олохгүй бол турж үгсэн дээр гэж хатуу шийдсэн баг. Яа, тэгтээ хурмын бүгжээ бариад ирнэ гэдэг амар вэ. Тэгэхэд Тупактэй мөнгө хэрв цагаан нүд улаан байсан бол зархал байсан шүү дээ. Тэгэхэд яг тэр бүчээс за би ахиж харт тамхи зарахгүй. Би үрээ тэ
хэрвээ амжилт олохгүй ингээд би явлаа гэхэд турж өгсөн дээр ингэж одоо ийм зарж амьдрснаас гээд. Ингээд 17 настайдаа анхны дуунуудаа хийсэн баг. Дунд нь эн чин Тупак олон ч удаа унаж бүдэрсэн ч гэсэн эцэстээ Вегас хүрэх зам нь ингэж Калифорни Маринас гэсэн түүхтэй. За ингээд 1996 оны нөгөө 9 дугаар сарын 7 одоо оройн 6 цаг 15 минут халдлага дөртөгт хэдэн цаг үлдсэн. Тупак нөгөө би хамаалагч болон хідэн найзын хамтар Вегасын казино тоглон надаж жаахан юм ууж багч гэсэн альжаалаа тайлж аваад өнөөх ихээхэн хүлээлт үүсгэжсэн хүнд жингийн боксинг тэмцээн рүү явжаа. Түүний менежер бөгөөд Грэт студийн захирал Шүүг Найтийнхаа урилгаар тэр Брюс Селден, Майк Тайсон хоёрын дунд явагдах тэмцээнийг үзэхээр ингээд ирсэн гэсэн үг. Тупак өөрөө Майк Тайсонтай давгүй сайн найз. За боксинг тэмцээн болох MGM Grand Casino руу орох гэж Тупак болон түүний тойрон хүрээлэгчд багахан хөл өмийн үүсгэхэд амжижээ. Яасан гэхээр казиногийн үүдэн цугласан олон ч Тупакийг хармагцаа нөгөө шааг шуугилдаад түүн рүү дайрсан ба. Гэхдээ би хамаалагч Фрэнк Александрын хувьд фэнүүдийн тэр уулгалан дайрах нь гол асуудал биш юм. Тэр яасан гэхээр хөөрсөн олны дунд Тупакийн дайснууд байх вэ гэдгээс л хамгийн их ажисан. Яагаад гэхээр Тупак хамгийн сүүлд гаргасан хит эм ап гэд тэ энэ дуугаараа Biggie Smalls буюу Notorious B.I.G. руу дайрч давжсан гэгдээд рэпрүүдийн дунд тэ энэ рэпрүүдийн ертөнц дунд хил ам хэрүүл тэмцэл өөрөө үүсгэжээдсэн. MGM Grand Casino-гийн үүдэнд цуглаж бөөгнсөн тэр хүмүүс сүүлдээ Тупакийг бүр дотогш оруулах янзгүй болж ирсэн учраас Фрэнк Александр казиногийн бие хамгаалагчдаас нэмэлт тусламж гуйж. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ариг банк маань ажиллаж байна. Тэгэхээр Ариг банк бүр 5 тэрбум хүртэлх бараа татан авах барьцаагүй зээлийг санал болгож байгаа юм байна. За 5 тэрбум төгрөгөөр бараа татан авалтаа хийнэ гэдэг бол бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд нэрээ ямар их боломж вэ те. За энэ зээл нь болохоор бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний эргэлтийг дэмжих санхүүгийн хэрэгцээг нь хурдан шуурхай шийдэж өгөх юм боломжийг олгож байна. Борлуулалтын орлогын за 5 тэрбумаар зогсохгүй ч гэж болно, хийдэж байж болно. Ер нь бол борлуулалтын орлогын 80% хүртэл гэж байгаа. Тэр 5 тэрбум, 4 тэрбум, 1 тэрбум 100 сая төгрөг авч болно л гэсэн үг шүү дээ. Яг янз бүр байж болох юм. 80 хүртэл хуваараа та зээл гаргуулж болно. Давуу тал нь гэх юм бол мэдээж түргэн шуурхай барьцаагүй хамгийн гоё нь. Тэгээ уян хатан нөхцөлтэй. За Ариг банк одоо 2025 оныг ерөөсөө л худалдааны салбарыг дэмжих ийм жил болгоод зарлцсан байгаа учраас энэ хүрээнд маш олон ажлуудыг хийж байна. Тэгээ ханган нийлүүлэгчдэд зориул үйл хөдлөх, барьцаалахгүй 5 тэрбум хүртэлх зээлийг олгож байгаа юм. Энэ бол боломж монголчуудаа. Яг үнэ. 5 тэрбум хүртэлх. За тэгээд 24 цагийн туршдаа холбогдож мэдээлэл авч болно. Ажлын цаг хамаагүй 70 10 техник дугаар утсаар за эсвэл одоо Facebook дээр Ариг банк гэж үчээд холбогдож болно. Ариг банк цэгийн минь вебсайтаар нь холбогдоод мэдээлэл авч болно. Эрдэнэт, Дархан, Баян хонгор болон Улаанбаатар хотын салбаруудаар та үйлчлүүлж болно. За худалдааны салбарыг дэмжиж ажиллаж байгаа Ариг банкнд одоо баярлалаа гэхээс өөр арга алга барьцаагүй гэдэг бол нэг зээл авахын тулд хамаг юма барьцаалж баталж нотлох шаардлага гардаг шүү дээ, тий. За тэгэхээр ийм гоё санал үйлчлэгийг санал болгож байгаа Ариг банкнд баярлалаа. За энэ нөгөө Тупакийн сүүлчийн өдрөөс ердөө 6 жилийн өмнө буюу 1990 онд Тупакийг баг хинч таньдаггүй байлаа шүү дээ. Хипхоп ертөнц захиур хагалах цагаа хүлээгээд Марины гудамж мэдэрсэн хിവэр байсан Тупак азар Окленд рэпер Шок Житэй танилцсан ба. Тэр Тупакийг Digital Underground гэдэг хамтлагт анх бүжигснээр авсан. Ингээд бүр удаагүй 19 настай Тупак дэлхийгээр тойрон аялан тоглож эхлэх тэр. Гоё гастай. Харин нэгэн тайзан дээр гарсан хойноо микрофон гартаа барих нь Тупакийн хувьд ердөө цаг хугацааны асуудал болж. Шок Жи стрэч нарын рэпрүүдийн өөрт нөхсөн тэр урам зориг мөн бусад олон хүний тусалцаа дэмжлэг гол нь өөрийнхөө авяас чадал итгэл үнэмшлээрээ Тупак Марины гудамжныг орхиноос ердөө жил гаргахны дараа буюу 1991 оны 11 сард анхны цомог нөгөө Тупак Clips Now-га гаргадаг. Тупак бол уран бүтээлч хувьд өөртөө бүр маш итгэлтэй нэг. 1991 онд тэр өөр нэг хүслийг гүйцэлдүүлж Juice нэртэй кинон тоглосон түүнийг бүрч ихээр алдаршуулсан. Тухайн үед бүр Тупак өөрийгөө амьд сэрвэндээ би ингээд домог боллоо гэж найз нөхдөд хэлдэг байсан байгаа шүү дээ. Харин дараа жил нь буюу 1992 онд өөрөө харт тамхинаас гарч нөгөө ээж нь
хар тамхинаас гарсан эрүүлж идэрсэн учраас нөгөө ээж Афины шигүүр нь хүүтэйг ойр байхаар түүн дээр ирсэн баг. Гоё гоц. Ингээд Тупакийн хувьд бүх зүйл болж бүтэж байгаа гэсэн үг. Гэхдээ сайн сайхан бүх нь удаан үргэлжлэегүй. Тупак 1992 онд нэгэн лимузний жолоочийн биед хаалцсан гэдэг хэрэгээр, харин 1993 онд өөр нэг рэпер лүү бейсболын цөхөр байранд дайрсан гэдэг хэрэгээр байрлагдчихэ. Завдалгүй суллагдаж хэрэг нь хэрэгсэхгүй болсон ч гэсэн энэ хоёр хэргийн дараа тэр мөн л нэгэн кино найруулагчаа зодтолдсон. Атланта хотод бүр 2 цагдаг бууцсан гэдэг хэрэгээр баригдан шалгагдчихэ. Энэ юу болоод вэ гэхээр Тупак ч өөрөө тэр үедээ нөгөө гангста рэперийн дүрд бүр өөрөө итгэчихсэн. Түүнийгээ бусдад баталж нотлох гэж улаарч байгаа мэт санагдахыг амьдарч ирсэн. Яг л уран бүтээлч Тупак, гудамжны танхаа этгээд Тупак хоёрын дунд доцоод зөрчилдөө өрнж байгаа юм шиг л болж. За нөгөө 1996 оны 9 дугаар сарын 7 оройн 8 цаг 35 минут. Тупак боксинг тэмцээн үдэрч дуусгаад тоглолтын заалнаас гарч. Тупакийн найз нөгөө Майк Тайсон ч өрсөлдөгчийг ердөө 2 минутын дотор буулгаж авснаар тэмцээн дууссан. Тайсны оргил үе шүү дээ. За ингээд Тупак Тайсны ард нөгөө менежер Шүүг Найт болон түүний Death Row Records гэдэг студийн залуустай нийлж. Залуус бүгдээрээ л нөгөө тэмцээний сэтгэл хөдлөл догтлоо бүр бүгд л дарж амжаагүй бүр маш их хөөрсөн байдалтай. Гэтэл нөгөө MGM Grand Casino гэдэг энэ нөгөө зочд буудлын үүдний танхимдтэй Шүүг Найтын залуусын нэг Тревон гэдэг залуу Тупак дээр очиод чихэнд нэг юм шигнэдэг байхгүй. Тэр боксинг тэмцээнээс гарч яваа хүмүүсийн дунд өөрийг нь хэдэн 7 хоног юм дээрэмцэн гэдэг нэг этгээдэг олж харснаа гэлээ. Харин тэр этгээд нь Лос Анжелесын South Side Crips гэдэг бүлэглэлийн гишүүн. Тэр яг мөн байна гэд тэгэхээр хэлсэн чинь тэрийг нэг харах гээд очисон чинь Тревонч тэр Тупакч тэр залууг шууд харснаа яг таньдаг байхгүй. Угаасаа нөгөө South Side Crips-ийн бүлэглэлийн гишүүн мөн байна гэд. Энэ бүлэглэл нь болохоор энэ нөгөө Death Row Records студийнхантай ойр дотны харилцаатай гэдэг Лос Анжелесийн өөр нэг ганг бүлэглэл Блацийнхны гол дайсны. Тэгэхээр Шүүг Найт болон Death Row Records-ийн болохоор Блацийн нөгөө энэ нөгөө ганг бүлэглэлийнхэн нэг талын хүмүүс болчиход байна. Энийний нөгөө дайс нь болохоор Death Row нөгөө юу нөхгүй South Side Crips нэ. Тэгээд дайсантайгаа таарсан л гэсэн үг юм. Тийм. Тэгтэл нөгөө боксинг тэмцээн үзээд нилээн сагсуу хөөрөөс нөгөө залуус чинь тэр дундаа гангста рэпийн нөгөө хаан маань өөрөө дайсангч бүлэглэлийн гишүүн залууг нэг сайн сургаад өгье гэж шийдсэн байна. Ингээд MGM Grand Casino-гийн үүдэнд хөл толгой нь олдохгүй зодон цохоо үүсгэн тэр. Үүмэн бужигнаны дундор Тупакийн бие амлаж Фрэнк Александр Тупакийг бүр арай гэж чатаж нөгөө татаж хангаасараа зодоноос холдуулж байгаа. Тупак нас барахаас 2 жилийн өмнө 1994 онд Тупак рэперүүдийн энэ мэд тэмцэл дайсагналаас болоод бүр Нью-Йорк хотод амиа алтгашгсан байдаг шүү дээ. 1994 оны 11 дугаар сарын 30-нд Times Square-ын дэргэдэх Quad нэртэй нэгэн бичлэгийн студийн үүдэнд нийт $40,000 үнэ хүрэх энд үнэт эдлээ дээрэмдүүлээ зогсохгүй Тупак 5 ч удаа бодулсан. Цагдаа нар гэтэл энэ хэрэг ердийн нэгэн дээрэм гэж үзсэн. Тупак болохоор өөрийнх нь дайснуудын нэг нь амь насанд нь халтгийг завцсан гэдэгт маш итгэлтэй байсан. Нью-Йоркт Тупакийг буудсан тэр 3 гэмт этгээдийг цагдаа нар огт илрүүлж барьж авч чадаагүй. Нийгмийн нөгөө аль болж бүтэхгүй байгаа болгоны тухай дуунууд бусад рэперүүдийг доош хийсэн дууны шүлэг нь Тупакийг хамгийн гол нь цагдаа нарын дунд ч гэсэн өөрийнх нь хүрээл дунд ч гэсэн хөдөлдөг байгууллагад хоригдсон. Үүнийгээ сайн мэдчихсэн ч гэсэн Тупак өчүүхэн ч өөрчлөгдөхийг бодоагүй. Өөрийнх нь үгээр бол уран бүтээлчийн дүр төрх нь ердийн л нэг имиж болохоос Тупак Шакур гэдэг хүн чинь би өөр биш шүү дээ энэ тий. Ярилцлаган дээр ингэж хэлдэг шүү. Үүнийг мань хүмүүс ойлгохыг хүсэхгүй байна. Миний гол ажил бол дуу хөгжмийг хүнд хүргэж борлуулах болохоос биш. Дуундаа дуулдаг хүчирхийллийг би боддоор үлдэх биш шүү дээ гэж уулна зөндөө хэлжсэн. Уг нь тийм шүү дээ тий. Гэтэл тэрнээс нь болоод зүгээр нөгөө дайснууд нь гэлтгүй бүр цагдаа нар хүртэл дург болсон. Ер нь Тупакийн аз болоход Нью-Йоркт болсон тэр 5 сумны шарх нь бүгд амнаас холоор өнгөрцөн. Чинь хамгийн ноцтой нь гуйны артерийн судсыг гимтээсэн байгаа юм л да. Тэгэхэд халдгад өртөж мисцалт орсноос ердөө 5 хүрхгүй цагийн дараа эмнэлгээс гарчжээ.
Яг гэвэл бас түүнд зохицуулах ажил аргалах тэр хэрэг явдал маш олон байсан. Тэр үед түүнийг бас юу болсон гэхээр 19 настай охиныг хүчинцэн гэдэг хэрэгээр шүүхт өгчөд байсан. Энэ явдал Тупакийг маш их цогцолдуулсан байт. Хэдийгээр тэр хүчингийн хэрэг хийгээгүй гэж нэрэн цагаатсан ч гэсэн өнөөх охины биед зөвшөөрлгүй хүрсэн хэмээн буруудаад дөрвөн жил хагас яа сонсцсон. Фэнүүд нь энэ явдлыг бүр цэвэр хилмигдүүлэлт Тупакийн зөвхөн амийг нь таглах гэсэн үйлдэлшүүдэ гэж одоо хүртэл үздэг. Угаасаа тэрийг санагч. Тупак ингээд Нью-Йоркийн чанга дэглэмтэй Клинтоны цасан хүмүүжүүлэх газар орж. Тэнд байхдаа нөө Thug Life буюу гудамжны амьдралаас татгалзаж байгаагаа зарлаад шоронгоос албан захиа хүртэл битсэн байт. Гэхдээ тэглээгээ түүнийг торны цаанаас гаргах маш амаргүй байсан. Эцэст нөгөө продюсер гэдэг Шүүг Найт байгаа шүү дээ. Тэр өөрийнх нь нөгөө Death Row Orchestra-тай гэрээ байгуулсан хатуу болзол тавиад Тупакийг асар өндөр барьцаагаар буюу зарим их сурвалжийн мэдээгээр 1.4 сая долларын барьцаа төлж байгаад хоригдсанаас 8 сарын дараа буюу 1995 оны 10 дугаар сард шоронгоос сулж авд. Гэхдээ ойр дотных нь найз нөхдөйг нь хэлснээр энэ галыг дараар унтраах гэсэн арга. Яагаад гэвэл Тупак шиг хүнийг хинч хизээч худалдаж авчдаг. За нөгөө 1996 оны 9 дугаар сарын 7 оройн 9 цаг. Вегасын MGM Grand зочид буудлын казиногийн үүдэнд Southside Crips бүлэглэлийн гишүүн гэх залууг бүлэглэн зодоод бөөн үүмэн тарьсан нөгөө Тупак нөгөө Шүүг Найт нарын 10 залуус буудлын өрөөнд ороод хувцас солихоор тарцааж. Тупак болохоор 662 нэттэй клубт нөгөө дуулах хуваартай байсан. Буудлын өрөөнд нь нөгөө Тупакийн найз охин Кидадагийн хамтаар түүнийг хүлээжсэн үеэлдүү Жамала Лисен байгаа штэ. Тэдний хожим ярьснаар Тупак боксинг тэмцээн зодоон цохион суулаад бүр хөөрчих саймтай өрөөнд орж ирсэн гэж. Тэр мөг өстө болгож тавилаа. Бүр майк тайсан чичглаа энэ төр гэд. Тим дөдөр байсан гэж байна. Гэхдээ яг хинтээ зодолсон юунаас олж муулсан зэрэг нөгөө найз охин үеэл хоёртой хэлээг байна. За ингээд Тупак хувцас солихдоо сум нэвтэрдгүү хантаазаа өмсөхгүй хар шийдтээ. Өмнө халдлагад өртж байсан. Баруун зүүн эргийн рэперүүдийн дайсагнал чинь бүр маш хурцтаад байсан зэрэгээс болоод тэр шоронгоос суулгацснаас хойш олон нийтийн газар байнга шхан баг сум нэвтэрдгүү хантааз өмсдөг болоодсэн. Хамт байсан хүмүүс нь тэр дундаа бие хамгаалж Фрэнк Александр хантааз өмсөөч гэж уулан бүгдээр ятгсан. Гэтэл яг тэр өдрөл Тупак халууцаад байна гэсэн баг. За ингээд зочдлуулаас гараад Тупак болон түүний нөхөд нөгөө Детроугийн захирал Шүүг Найтийн Вегас дахь эдлэнт хэсэг саадчих. Бусдыгаа гадаа хүлээж авах хооронд Тупак Шүүг хоёр дотогш ороод хэсэг алгуулсан ба. Шүүг Найтийн тэр нөгөө эдлэнгийн хамаг юм нь улаан өнгөт. Яг гэвэл учир нь улаан өнгө бол Mopir Blats бүлэгэл буюу Blats-ийнхны сүлд өнгөнэ. Шүүг Найт өөрөө ч гэсэн байнга шахам улаан өнгийн хувц өмсдөг байж. Тупакийг ингээд Blats-ийнхантай энэ бүлэглэлийн талд ажилладаг студидтэй холбоо сүлбэтэй босноосоо хойш өөртөө илүү олон дайсан хураасан гэж үздэг хүн байдаг. Ялангуяа Blats-ийн нөгөө заналт дайсан Southside Crips гэдэг нөгөө бүлэглэл чинь Тупакийг бүр ингээд зүгээр сохроо шахам үзий ядж эхэлсэн. Яг л дайсан учраас. Тэгтэл Тупакийн дуунууд дуртай байж болно. Гэтэл зүгээр сохроо шахуу зүгээр бүгдээрээ дайсан гэж одоо үзээд төгөлцсөн. Гэхдээ амьдралынхын сүүлийн хэдэн жил нөгөө ойр дотны явсан бие хамгаалж Фрэнк Александрын үгээр бол Тупак Blats-ийн улаан Крипсийн цэнхэр өнгийн алийг нь ашигладаг байсан. Хэрэг түнд хэрэг дуртай өнгө гэж үнэхээр байдаг бол тэр нь мөнгөний өнгө болох ногоон л байна. Тупак угаасаа халдлага өртөх үедээ ч гэсэн ногоон майхтай байсан. За ингээд Шүүг Найтийн эдэнд 30-аад минут саадж байгаад дотроос гарч ирэхдээ Тупак нөгөө бие хамгаалагчаасаа нэгэн хачиралтай зүйл хүссэн ба. Тэр бие хамгаалагчаасаа тоглолт болох нөгөө клуб руу явах замдаа хамт нэг машинд суухгүйгээр ардны өөр машинд суухгүйсэн. Энэ Фрэнк Александрт бүр их л хачинжигтэй санагдсан ба. Харин Тупак машин дотор нөгөө Шүүг Найттай ярилцах юм байна. Хамт яваа залуус нь клубт очиод уухан тодорхой юм чинь эргээд буудалдаа ирэхэд илүү машин хэрэгтэй, илүү жолооч хэрэгтэй гэсэн тайлбарлээд ямарсан Шүүг Найттай хоёулахна машин цугаад нөгөө бие хамгаалагч Александр чинь дараагийн машин сууч. Нас барсныхан дараа ойр тойрныхон цөөн хэдэн үний баталснаар Тупак Детроу гэд энэ студиэс гарахаар болон төлөвлөсөн байсан байна. Учир нь Тупак Шүүг Найтыг ашиг орлогоо өөрт нь шударгаар хуваарлахгүй байна гэж үзээд түүнтэй хийсэн гэрэндээ их сэтгэл дундар байх болсон байна.
За ингээд нөгөө Tupac-ийг 662 гэдэг нөгөө клубт хүрэх машин Vegas-ын Flamingo Koval нэртэй хоёр гудамжны яг уулзуур дээр улаан гэрлэр түр зогсож байгаа нөгөө машин чинь. Яг тэр үед хажууд нь фэнүүдийн суусан машин ирж таарахгүй. Тэр машинд байсан Leonard Jefferson гэдэг залуу алдарт рэперийн зургийг хитгэн мөчийн дотор дарж амждаг. Энэ зураг бол Tupac-ийн амьд сэрүүийнх нь хамгийн сүүлийн гэрэл зураг болон үлдсэн. Гэтэл өнөөх машиныг холдож яваад удаагүй байхад хаанаас ч юм бэ нэг цагаан өнгийн Cadillac машин гараад ирсэн. Cadillac-ийн арын цанхан онгоогод гинтгэл нэг буутаагаар гарч ирээд Tupac шүүг хоёрын машин руу яг бүр Tupac-ийн сууж байсан тал руу бүр ингэ шүршиж. Дараа нь цагдаа нарын тогтоосноор буутаа итгэхэд шүүг найтын хар өнгийн тэр BMW машин руу 13 удаа буудснаас 4 нь Tupac-ийг онсон баг. Харин нэг сум нь жолооны ард сууж байсан нөгөө шүүг найтын толгойг шүргээд өнгөрсөн байсан. Шүүг найт хэдий цочирсан ч гэсэн бас нөгөө эрүүл ухаантай машина тэр доор нь бүтэн эргүүлж эсрэг уурсгалж ямар ч оруулж дөнгөсөн. Гэтэ хэдхэн минутын дараа дугуй нь харсан учраас замын хашлаг мөргөө зогссон баг. За ингээд Tupac богинохон амьдралдаа 2 дахь удаага үхлийн үдэнд ирсэн. Түүнийг хэн мэддэхгүй дайсныхан гарт өрдөж 4-ийн 4 сумд оногдох үед 1996 оны 9 дугаар сарын 7-ны оройн 11 цаг 15 минут болж байлаа. Tupac-ийг тэр дор нь өмнөд Невадагийн их сургуулийн харьяа эрүүл мэндийн төвд хүргэж яаралтай 2 ч хахлаганд оруулдаг. Тэгвэл нөгөө дотор цус алдахын зогсоохын тулд баруун уушгийг наваад биеийн байдлын доктортой болохын тулд зориудаар комд оруулж. Tupac харин энэ комоос сэрэлгүй байсараад 6 хоногийн дараа 1996 оны 9 дугаар сарын 13-ны Баасан гарагийн их үдэд өдрийн 4 цаг 3 минутанд амьсгал гаргадаг. Тэр дөнгөж 25 настай л. Түүнийг маргааш өдрийн чандарсан бөгөөд чандрын нэг хэсгийг Лос Анжелест, үлдсэн хэсгийг нь ээжиг нь байгаа Жоржиа муж дахь гэрийнх нь арын цэцэрлэг цацд. За хоёлаа хамтран ажиллаж танилцуулаад хин түүнийг нударчваа гэдэг таамгийг ярьжтэй. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өв соёл уламжлалаад эдлэгч оюутлогоо компанид дэмжиж ажиллаж байна. За оюутлогоо компани маань уул уурхай үйл ажиллагаа явуулахаас гадна боловсролын салбарт хөрөнгө оруулсан маш их оруулдаг. За 2010 оноос хойш гэхдээ ерөөсөө дэлхийд өрсөлдөх ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор 1130 гадаад дотоодын сургалтын тэтгэлэг олгосон байна. Ямар гоё. Энэ бол хамгийн зөв хөрөнгө оруулалт тийм ээ. Ер нь хамгийн зөв хөрөнгө, хамгийн сайн хөрөнгө бол босролд оруулах хөрөнгө оруулалт гэж байна шүү дээ. Яг тэр дор өгөөж өгөхгүй ч гэсэн ирээдүйд маш их бүр хэдэн мянга дахин үржүүлж өгдөг гэдэг. За дээрэс нь оюутлогоо компани маань одоо Монгол орны өнцөг булан бүрт эерэг нөлөөллийг бий болгож ажиллаж байгаа. Жишээ нь гэвэл одоо энэ хариуцлагагүй уул уурхай улмаас хөндөгдөөд орхигдсон газруудыг нөхөн сэргээлт хийх, ойн салбарыг чадваржуулах 100 сая мод хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. За энэ хөрс тэгээд мод энэ бүх зүйл одоо бидэнд ямар хэрэгтэй вэ гэдгийг ойлгож байгаа энэ үед бол энэ оюутлогоо компани санаачлан хийдэг ажлуудаар бүр бахархаж байна. Дээрээс нь өв соёлыг хадгалж авч үлдэх тал дээр оюутлогоо компани бас маш их хөрөнгө оруулалтыг хийдэг. За дээрээс нь Монгол орны усны нөөцийг хамгаалах, доктортой хэрэглээг бий болгох зорилгоор усны хэрэглээний шилдэг шийдлийг тодруулах ийм шалгаруултыг оюутлогоо 2 дахь жилдээ санаачлан одоо зарласан байдаг. Тэгээд усны салбарын судлаачид усны хэрэглээнд эсвэл одоо дэвшилтэт техник нэвтрүүлсэн байгууллага за тэр байтугай бүр хувь хүмүүс ч энэхүү шалгаруултанд өөрийнхөө тэр гайхалтай санааг бас дэвшүүлж хэлж санал болгож болох юм байгаа шүү. Тэгээд та бүхэн маань дэлгэрэнгүй мэдээллийг бол оюутлогоо компани албан ёсны цахим хуудаснаас нь мэдээлэл аваад өөрсдийнхөө тэр гайхалтай шийдлүүдийг санал болгоорой. Оюутлогоо компанидаа баярлалаа. Бид уул уурхайг эсрүүцэх биш. Хариуцлагатай уул уурхайг бид нөгөө шаардах хэрэгтэй. Яг үүний жишээ бол оюутлогоо шүү дээ болно. За ингээд Tupac-ийг эмнэлэгт ухаангүй байх хэдэн хоногт цагдаа нар өнөөх цагаан Cadillac-ыг ирж хайсан ч гэсэн олж чадаагүй. Тэр машин бүр өнөөг хүртэл олдоогүй. Харин машин доторх этгээдүүд хэн байсан, бууны гохыг хэн дарсан, бүр Tupac-ийг хөнөөх захиалгыг хэн өгсөн зэрэг нь тэр дороо бөөн таамаг, бөөн дуулан шууганыг дагуулсан мэдээж. Юун түрүүнд баруун зүүн эргийн рэперүүдийн дайсагналаас болоод Biggie Smalls буюу Notorious B.I.G-г Tupac-ийг алгах захиалга өгсөн байх. Тэр л ер нь Tupac-ийг нударчихлаа гэсэн хардлага газар авсан. Tupac дууны үгээр удаа дараа Notorious B.I.G-р бүр дайрч давшлахаас гадна бүр яаж яхад дуучин
Тэ? Дуучин их нэртэй штэ. Notorious B.I.G. шин Fatty Evans гэд тэрнтэй унтцсан гэдэг яриа гараад ирсэн. Йоо, бүх талаас нь тайрах юм аа. Тэр үүнд итгэх Big Smalls-ыг хардсан сэрдэг хүн бүр хідэн саяар байгаа. Харин өөр нэг сэжүүр нь Калифорни дайсангч хоёр бүлэгл Bloods, Crips-ийн хооронд тэр өрсөлдөөн тэмцэл донд Tupac өөрийн мэдлгүй орооцолсноосоо болоод хохирогч болсон гэдэг бас таамаг байна. Өөрөөр бол Tupac шоронгоос гарахын тулд Death Row Records болон Suge Knight-ийн барьцаанд орсон нь өөрөө хөрх эцэстээ амьд нь хүрсэн байх магадaltaй гэсэн үг. Шоронгоос гарах тэр нөгөө мөнгө чинь Suge Knight өгсөн шүү дээ. Тэгээ Suge Knight чинь Death Row Records бүх дуугаа бичүүлгээд тэгтэл нөгөөх нь Crips-тэй дайсагнасл. Тэ. Ингээд өөрөө ирэхгүй орсон. Нэг 3 жил шарангийн 3 жилийг товчлохын тулд юм насаа байж магадгүй. Тэгэхээр бүр Suge Knight-ыг бүр өөрөө Tupac ялгыг гардан зохион байгуулсан байж магадгүй. Өөртөө нөгөө байгуулсан гэрээг цуслах санаатай байсан гэдэг байсан шүү дээ. Тэрийг мэдсэн даруйдаа түүнийг хөнөөхөр шийдсэн гэдэг бас таамаг байдаг зүгээр. Гэхдээ Notorious B.I.G. те Tupac-ыг алгацснаас 6 сарын дараа 1997 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Лос Анжелес хотод мөн л зам дээр мөн л Tupac-ийн адил машин дотроос гал нээсэн буутай этгээдийн хаалгад өртөн амиа алдсан шүү дээ. Ердөө 24 настайдаа алгацсан. Тэр өөрийгөө Tupac-ийн үхэлтэй би холбоогүй гэж удаа дараа бүр баталсан. Тэгэхээр үхэл нь түүнийг нэг талаар цагаатгаж өгсөн. Харин түүнийг хөнөөсөө итгээд нь Tupac-ийн өшөөг авах нэрээр Suge Knight-ийн илгээсэн мөнөх Bloods бүлэглийн гишүүн Wardell Faust байсан нь хожим тогтоогдсон байна шүү дээ. Тэр Suge Knight захиалгыг өгсөн. Notorious B.I.G-г алах. Тэр алсан хүн бүр Wardell Faust гэдэг байсан. Ингээ тогтоогдсон бүр. Гэвч Notorious B.I.G-ийн үхлийн үнэн мөн 2006 онд олдох үед нөгөө Wardell Faust гэдэг нөгөө алсан хүн аль хэдийн өөрөө нас барцсан. Өнгөрөөд бүр 3 жил болчихсон байсан. Түүний ард Suge Knight биш харин Puff Daddy буюу Sean Combs байсан гэдэг яриа хүртэл байдаг. Puff Daddy-г бүр Tupac-ийн үхлийн ард мөн байсан гэдэг таамаг хүртэл байдаг. Гэтэ нотлох байранд олдог. Харин нөгөө Death Row-гийн зартай эзэн Suge Knight энэ жил 60 настай. Сая 10 жилийн өмнө 2015 онд 2 хүн дайрч хөнөөсөн хэрэгээр бүр 28 жилийн ясансаад одоо хоригдж байгаа шүү дээ. Энэ угаасаа бүтэхгүй нөхөр. Tupac-ыг алгацсны дараа Лос Анжелесийн гудамжинд рэперүүдийн дайн бүр нэг хэсэг бүр хяналтаас гарсан. Дайсангч ганг бүлэглүүдийн дунд 10 хоногийн хугацаанд 12 удаагийн буудалцсан болсон. Тэгээд энд бүр 3 хүн амиа алдаж 24 хүн барьжлагдан ял сонссон. Юу ээлж дайн тулаам шүү дээ 10 хоногийн дотор. Харин тий Tupac-ийн алуурчин гэвч олдохгүй л байсан. Үүнд хэргийн гэрчүүд ингээд нөгөө бөөн гэрчүүд байгаа шүү дээ. Тэд нар гол нь өөрсдөө цагдаа хүчнийхэнтэй хамтран ажиллахаар татгалцсан. Өөрөөр бол нөгөө мэдүүлэг өгөх дургүй байсан хамгийн их нөлөөлсөн. Харин түүнийг алгацснаас бүтэн 27 жилийн дараа буюу 2023 оны 7 сард Лас Вегасын цагдаа нар Невадагийн Хендерсон гэдэг хотод Tupac-ийн хэрэгтэй холбогдуулан нэгэн байшин нэгжил хийсэн гэдгээ тэр мэдээ цацагдсан. 2 жилийн өмнө. Тэр байшин нь Dwayne Davis гэдэг этгээдийн эхнэрийн эзэмшил байж. Харин үүнээс 2 сарын дараа буюу 2023 оны 9-р сарын 29-нд албаных нь нөгөө Dwayne Davis-ыг Tupac Shakur-ыг хөнөөсөн хэмээн баривчилсан. Түүний шүүх хурал нь 2026 оны 2 сарын 9-нд болох юм. Одоо ердөө 4 сарын дараа болох юм. Тэр үед л Tupac-ыг хөнөөсөн хэргийн үнэн мөнөө илэрнэ гэж бид нар одоо найтгал үлдсэн. Тэгэхээр энэ Dwayne Davis гэгчдгээд хэн бэ? Одоо энэ шүүх хурал болох гэдэг. Энэ чинь Tupac-ыг яг бүр хороосон гэдэг зүйлээр баримтлагдсан байгаа шүү дээ одоо. Энэ бол Tupac-ийн нөгөө буудуулсан оройно Vegas-ийн MGM Grand Casino зочд буудлын үүдний танхимд өөрийн залуустайгаа нийлж зодсон нэг Crips бүлэглэлийн гишүүн байгаа шүү дээ. Орландо Андерсон гэдэг залууг бид нар чинь зодсон шүү дээ. Тэгэхээр Dwayne Davis бол Орландо Андерсон гэдэг залуугийн авга ахна. Яа. Тэгэхээр цагдаа мөрдөн байцаагчдын дүгнэлтээс үзэх юм бол Tupac-ыг Лос Анжелесийн Southside Crips бүлэглэлийнхэн өөрийнх нь гишүүнийг бүлэглэн зодсны төлөө өшөө авахар хөнөөсөн болж таарах гээд. Харин хэргийн эзэн өнөөх зодуулсан залуу Орландо Андерсон болохоор Tupac-аас ердөө 2 жилийн дараа 1998 оны 5 дугаар сард 23 наснда гудамжны бас нэг буудалцааны үеэр Тэнсэн суманд оногж амиа алдсан баг.
Тупак Шакур нас барсныхаа дараа ч гэсэн рэпийн хааны синтигээ бол хамгаалсаар л байна. Өдгөө түүний 75 сая гаруй цомог дэлхийд дахинаа борлогдсон. Энэ бол бүр байж боломгүй. Хүн бүр атаархаж бүр тэг мөрөөдөж чадахгүй тийм тоо. За тэгэхээр 4 сарын дараа хэдүүлээ үнэн мөнийг тэ магадгүй мэдчих واخна. За баярлалаа. Шинжлэх ухаан таны мэдхүү хот мөндөр сувг үзэг сонсогчдоо сүүлчийн өдөр нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн хот мөндөр сувг, NTV телевиз, зам хот мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээв сонслоо. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 5 тэрбум хүртэлх бараа татаа авах барьцаагүй зээлийг бидэнд санал болгож байгаа Ариг банк, за мөн өв соёл уламжлалаа дэвтлэгч оюутлага компани дэмжиж ажиллалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Баярлалаа. За баярлалаа зинглээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.